Сайн байцгаана уу? Манай багийнхан ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хичээл бэлтгэх процесст мэдээлэл технологи ашиглалт гэсэн сэдвээр судалгааны ажлаа та бүхэнд танилцуулж байна. Судалгааны багийн гишүүд Жаргал, Самдандулам, Элбэг заяа. Багшийн ажил бол зөвхөн хичээл заах явдал биш бөгөөд хичээлийн бэлтгэл, судалгаа, зөвлөгөө гэх мэт тухайн хичээлийг заахад бэлтгэх шалгалтын асуулт боловсруулах, сурлагын дүнг тооцох, хичээлээс гадуур үйл ажиллагаа зэрэг олон төрлийн ажлын үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү олон ажлаас багш нарын хичээл бэлтгэх хугацаанд компьютер ашиглалт ямар нөлөөтэй байгааг тодруулахын тулд энэхүү сэдвийн хүрээнд судалгааны ажлаа хийсэн. Судалгаагаа дараах агуулгын хүрээнд хийсэн болно. Нэгдүгээр судалгааны зорилго, зорилт, судалгааны арга, хамар хүрээ, график үзүүлэлт болон дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэж байна. Мэдээлэл технологийн хэрэглээ багш нарын ажилд ямар нөлөөтэй байгааг тодруулахын тулд дараах зорилгыг дэвшүүллээ. Багш нарын хичээл бэлтгэх үйл явцад мэдээлэл технологийн хэрэглээ хэрхэн нөлөөлж байгааг судлах. Зорилт нь мэдээлэл технологийн хэрэглээ багш нарын хичээл бэлтгэхэд зарцуулагдах хугацааг тодорхойлох, компьютер ашигладаг болон ашигладаггүй багш нарын аль нь хичээл бэлтгэхдээ их хугацааг зарцуулж байгааг тодруулах. Судалгааны арга хамрах хүрээг дараах байдлаар тогтоосон ба санамсаргүй төврийн аргаар Баянгол дүүргийн 4 сургуулийг сонгон авсан. Үүнд 47, 96 мөнгөн цогцлбор болон шинэ эхлэл лабораторийн сургуулиудыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт 20 багшийг 2 төрөлд ангилан авч тус бүрийн үзүүлэлтийг гаргаж ирсэн. Багш нарын хичээлээ бэлтгэх үйл явцад мэдээлэл технологийн нөлөөг тодруулах зорилгоор судалгаагаа хичээл бэлтгэхдээ компьютер ашиглан бэлтгэдэг 10 багш, хичээл бэлтгэхдээ компьютер ашигладаггүй 10 багшийг харьцуулан судалсан. Ангилал тус бүрийн өгөгдөлтэй танилцъя. Хүснэгт нэгээс компьютер ашиглан бэлтгэдэг 10 багшийн ярилцлагын өгөгдлийг харж болно. Үүнд хичээлээ хийж бэлтгэх процессыг болон процесс тус бүрт зарцуулагддаг хугацааг минутаар илэрхийлсэн. Багш тус бүр дээр хичээлээ бэлтгэх нийт хугацааг тодорхойлж гаргасан ба үүнийг дараагийн хүснэгтэн өгөгдөлтэй харьцуулна. Хүснэгт 2-ын хувьд хичээл бэлтгэх процесст компьютер ашигладаггүй 10 багшийн өгөгдөл ба өмнөх слайдтай адилаар багш тус бүрийн хичээл бэлтгэх нийт хугацааг гаргасан болно. Хүснэгт тус бүрийн нийт хугацааг гаргаж хооронд нь харьцуулахыг дараах слайдаас харна уу. Мэдээлэл технологийн хэрэглээг ашиглан хичээлээ бэлтгэдэг нийт багш нарын хугацаа 1755 минут, компьютер ашигладаггүй буюу уламжлалт аргаар хичээл бэлтгэдэг багш нарын хугацаа 990 минут ба дээрх хугацаа тус бүрийг судалгаанд хамрагдсан 10 багшид хувааж нэг багшид ногдох хугацааг гаргасан болно. Хичээлээ бэлтгэхдээ компьютер ашигладаг нэгж багшид ногдох хугацааны дундаж 175, стандарт газалт нь 62.2. Хичээлээ бэлтгэхдээ компьютер ашигладаггүй нэгж багшид ногдох хугацааны дундаж 99 ба стандарт газалт нь 51.8. Судалгаанд хамрагдсан 2 төрлийн багш нарын нэгж багшид ногдох хугацааны дунджийн зөрүү 76.5. 2 хувьсгчийн хамаарлыг олох томьёонд орлуулан бодвол 18.1 гарч байна. Зэд тархалтын хүснэгтээс 95%-ийн магадлалын хэсгийг харуул 175 гэсэн тогтмол утга гарна. Үүнийг 2 төврийн дундаж утгын стандарт газалтаар үржүүлвэл 29.8 гэсэн критик утга гарч байна. Судалгааны үр дүнгээс харвал 76.5% нь тэгээс ялгаатай буюу их хүчээр 5%-ийн ач холбогдлын түвшинд орж нөлөөтэй гэдг нь батлагдана. Судалгааны үр дүнд мөн компьютер ашигладаг багш ашигладаггүй багшаас илүү цаг зарцуулдаг болох нь харагдаж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.